Яг мэрэгжлийн одоо бид нар нөгөө өмнө мэрэгжлийн нийгмийн ажлын үйлчилгээгээ ярьсан шүү дээ. Яг тэр шиг бид нар мэрэгжлийн сэтгэл зүйн үйлчилгээгээ бас ялгаж салгаж тодорхойлох юм цаг болсон. За ер нь бол яг мэрэгжлийн сэтгэл зүйн үйлчилгээ бол одоогийн байдлаар биднэрт бол тансаг хэрэглээ. Яагаад гэвэл энэ бол маш өндөр үнэтэй байдаг. Яагаад өндөр үнэтэй гэдэг вэ гэхээр нэг хүнтэй гэр бүлтэй маш удаан одоо ажилдаг, ганцаарчлан удаан цаг гаргадаг, тусгай орчин хэрэгтэй, тусгай хэрэгслэлээр, тусгай түүл, үнэлгээгээр нөгөө хүнийхээ зам байдал, сэтгэл зүйн одоо асуудлуудыг оншилдог байхгүй. Тэгэхээр ийм асуудлуудыг бид нар одоо нөгөө хавдраар бол тий 3 дугаар шатанда байгаад одоо хэцүү байлаа гэдэг шиг энэ амиа хорлолт, энэ зарим одоо хүнд төрлийн энэ дээрлэлтүүд чинь энэ сэтгэл зүйн тусламж үйлчилгээний гэдэг юм одоо энэ сэтгэл зүйн асуудлыг хүндэрсэн хэлбэр байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр сэтгэл зүйч нар маань үйлчилгээнүүд нь төрийн үйлчилгээнд байдаг. Гэхдээ яг тэр одоо мэрэгжлийн гэдэг агуулгаараа хүрдэг хэсэг нь бол үнэхээр одоо эргэлзээтэй. Яагаад тэгэхээр одоо олон нийтийн оролцоонд түшиглсэн үйлчилгээ гэж бид нар нийгмийн халамжийн үйлчилгээгээд авъя л да. Тэгэхээр тэн дээр сэтгэл зүйн үйлчилгээгээ бичсэн байгаа. Гэхдээ тэр зөвлөгөө үйлчилгээ нь өөрөө кейс нэгээд араас нь тухайн хүний зам байдлыг заслан, цувралаар удаа дараа явдгүй үгүй юу гэдэг бид нар одоохондоо тийм тайлан байхгүй л байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар нөгөө ямар нэгэн төрөг ч юм уу ямар нэг асуудлыг буруутгах гэдэг юм биш. Бид нар зүгээр л мэрэгжлийн гэдгийг ялгаж хараагүй байна. Энийг бид нар одоо нийгмийн хамгаалалт халамжийн үйлчилгээндээ оруулж тусах цаг нь болсон гэсэн. Ер нь бол эрсдэлтэй бүлэг гэдэг чинь бол гаднаасаа одоо харагдахад нойрхоо халтар хувцастай хөл гарн гэмтсэн хүн бол биш. Харин эрүүл ухаанаар шийдвэр гаргах те өөрийнхөө оролцоог илэрхийлэх, өөрийгөө хамгаалах тэр зан үйл нь тэр одоо шийдвэрүүдийн чадaltaй байна уугүй юу гэдгээ мэдж байгаа үгүй гэрэл тэр эрсдлэн шийдэгдэх гэдэг байгаа байхгүй. Хүүхдүүдийн хувьд аваад үзье. Ээж аваасаа хол байгаа үед хүүхэд эрсдэлтэй байдалд ордог. Яг л би энийг энэ алхмыг хийх нь зөвгүй юу? Би нөхрөө орох нь зөв юм уугүй юу те гэдэг эрсдлээ мэдэхгүй байгаа учраас тэр чинь эрсдэлтэй байдлаар байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо эрсдэл бүлгийн хүн ам гэдгээ харахтаа бид нар зөвхөн одоо баг орлоготой хүмүүсээр төсөөлж болохгүй. Эрсдэл бүлэг гэдэг дотор чи юу байгаа вэ гэхээр сэтгэл зүйн хувьд те цоо одоо эрүүл сарвал бид даасан шийдвэр гаргаж чадж байна уугүй гэдгээр нь эрсдлийг бас харах хэрэгтэй гэсэн. Энэ өөрөө сэтгэл зүйн тусламж үйлчилгээгээ бид нар одоо шинээр тодорхойлж томьёолох хэрэгтэй. Энийг сэтгцийн эрүүл мэндээс нь бас ялгаж салгах хэрэгтэй байхгүй. Онош аваад имээр идэгдэг асуудал нэг өөр. Хид хид удаагийн цуврал зөвлөгөө авдаг асуудал нэг өөр байхгүй. Та санаж байгаа бол одоо Холливуудын кино байдаг ч Joker гэдэг. Тэр кинон дээр нэг хүн очиод нэг одоо сэтгэл зүйчтэй яриад л байдаг да. Тэр чинь ингээд цуврал үйлчлэх байхгүй. Тэр нь зогсохоор тэр хүн ямар үйлдэл гаргаж байна. Тэр шиг л процесс одоо манад бол бий болоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийгмийн ажилтны хуулийн дээр энэ сэтгэл зүйчийн асуудлыг юм тусгаж өгсөн болов одоо бол өнөөдрийн нийгэмд сэтгэл зүйч бол маш их хэрэгтэй болдог шүү дээ. Тийм. Нийгмийн ажлын тухай хууль бол нийгмийн ажлын үйлчлэгийг одоо тусаж байгаа. Нийгмийн ажилтнууд сэтгэл зүйн тал дээр ямар оролцоотой байдаг вэ гэхээр шийдвэр гаргалтанд сэтгэл зүйн асуудлыг одоо тусалдаг. Өөрөөр хэлбэл хүнд өөрийгөө ойлгуулах, хүнд өөрийнхөө одоо тав тухгүй байгаагаа илэрхийлж сурах. За хүнд одоо хүнтэй харилцах асуудлууд тий хүмүүсийн хоорондын харилцааны одоо юм хоосон зайнаас үүдсэн хүртээмжгүй байдлыг зохицуулахтай холбоотой ийм чиглэл нийгмийн ажилтнууд оролцдог. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүмүүс жишээлбэл нийгмийн ажилтнаа очиод за би жишээлбэл энэ хүнийг төлөөлөөд эн чинь ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаамаа. Энэний ар гэрт нь ийм асуудал байгаамаа. Энэ хүн энэ бичгээ өргөдлөн гаргаж чадахгүй байна. Би энэ дээр нь ингээд тусалж байгаамаа гэдэг чинь өөрөө нийгмийн ажилтнуудын хувьд тэр хүний тэр харилцааг нь одоо зуучилж өгч холбон зочлж байгаа. Тэрнээс биш нийгмийн ажилтан хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй. Сэтгэл зүйн зөвлөгөөг сэтгэл зүйч өгнө. За зөвлөгөө өгөхийн тулд бид нар яг эмч шиг байхгүй юу? Онош тавьдэн штэ хүн ингээ эмч үзээд за нүд нь өвцөн байна уу хаана өвцөн байна гэдэг ингээ чагнуур магнуураар ингээд чагнадаг та. Тэр шиг сэтгэл зүйч нар ч өөр ингэсэн арга барилтай. Хүүхдүүдтэй ажилладаг арга барил нэг өөр. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн байвал нэг өөр те. Настай хүмүүстэй ажиллах арга барил нь өөр. Тэгэхээр тэр хүнд нь тохирсон арга барилаар хүний онцлно. За энэ хүн сэтгэл готролтой байна уу? Сэтгэл түгшүүр байна уу те гэдгийг ингэж онцлоод тэрэнд тохирсон энэ одоо цуврал зам төрхийн засал хийх юм уу терапи гэж яриад байна те тэрийг хийх юм уу бүлгийн засалд оруулах уу гэдэг шийддэг байхгүй. Нийгмийн ажлын тэрэн дээр харин туслах үүрэгтэй тэрийн зохион байгуулах үүрэгтэй оролцдог. Энэ хоёрын ингэжээж хоршиж баг болдог байхгүй.